За, шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр цуугийн маань цус 50 дарангуйлагч хэмээх нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За, энэхүү нэвтрүүлгийг манай онон бэлтэн өргөдөг. Өдрийн мэнд оноо. Өдрийн мэнд. За, харин нэвтрүүлгийн маань ивент төгчээр эрүүл амьдралын сонголт, ухаалаг худалдан авалт, H-point цэгийн хамт олон маань зам мөн дээрээс нь чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүйн ураатай Bikutan Kids ивент гэж ажиллаж байгаа. За, өнөөдрийн маань сэдв. За өнөөдрийн маань сэдв бол 100 хоног сая ам Juvenal Habrimana гэдэг нэвтрүүлэг байгаа. За энэ бол одоо Рвандад болж исэн аимшигт хятадлагын талаар өнөөдөр ярина. Тэгээд энийг манай үзэгчид киног нь үзчихсэн байж магадгүй. Hotel Rwanda гэдэг кино. Тэр бол маш гоё кино байт юм аа. За энэ түрүүнд Рванда улсын талаар нэг жоохон мэдээлэл өгчий. Рванда бол Африкийн төв нутгийн дорнод хэсэгт байрладаг. Хойд зүгт Уганда, дорн зүгт Танзани, өмнө зүгт Бурунди, өрн зүгт арчилсан бүгд найрамдах Конго улстай хэлэлцдэг. Бидний өмнө ярьжсэн хэдэн улсууд байгаа даа. Газар зүүн нэг онцлог гэвэл айхтар өндөр уул бол байхгүй. Тэгсэн мөртлөө бас нэг амар тэгш талч бас байдаг юм байлээ. Тийм учраас бүхэлдээ дундаж өндөртэй дов төлөгдөөс толгодоос бүтсэн учраас Рвандаг 1000 толгодын орон гэж нэрлэдэг. За халуун орны уур амьсгалтай 2 борооны улиралтай 2 хувраа улиралтай байдаг. За одоогоор бол 13 сая орчим хүн амтай. Угсаатны олонх нь хүтүчүүд, цүнх нь түцичүүд. Тэгээ үлсэн жоохон хэсгийг нь туваа химэх жижиг угсаатан эзэлдэг байгаа. За хүн ам нь залуучууд голсон хөдөө аж ахуй төлхөө эрхэлдэг. Тэгээ албан ёсны хэл нь бол Кени, Рванда, Франц, Англи гэж явдаг. За ягаад Франц, Англи хэл вэ гэвэл одоо бас л өмнө колони ажилласан улс болохоор колончлсан улсынхаа хэлийг ашигладаг байгаа. Франц колончилж ирсэн, Англи бас колончилж ирсэн юм уу? Бельги колончилж ирсэн юм байлээ. Бельги ч бас тэгээ Франц, Англи хэл хоёр ашигладаг болохоор. Тий. За газар тариалангийн хувьд бол кофе, цай, гадлын тариалан төлхөө эрхэлдэг. Тэгээд одоо бол нэг орлого тэгээ худалдаа авах чадвараараа дэлхийн сүүлд маршиж байгаач сүүлийн хэдэн жилүүдэд бол энэ маш хурдтай сайжирч байгаа нэг мундаг улсуудын нэг байгаамаа. За тэгээ улс төрийн хувьд бол ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай. Тэгээд энэ улсад Juvenal Habrimana хэмээх дарангуулагч хэрхэн гарч ирсний талаар ярья. За Рванда улсын одоогийн нөхцөл байдал түүхэн 3 шалтгаанаас үүдэн бий болсон гэж бол хэлж болно тий. Нэгдүгürt бол колоничлын өмнөх хаант засаг байгаа. Хоёрт колони ноёрхол, тэгээ гуравт угсаатны талцал гэж хэлж болно. За 15 дугаар зуунаас эхлээд Рванда хаант засагт байлаа. Хаанууд бүгд одоо Түци овгийнхан байсан тий. Одоо нөгөө цөөнх Түци хаанууд байгаа. Тэгээ хаант засгийн үед Хүтү овгийнх нь тариаланчид, харин Түци овгийнх нь одоо малчид. За баг мал гэхээсээ илүү үхэрчд гэж хэлж болно. Тийм монголчууд 5 бол мал байхгүй үхрүүдэл хариалдаг хүмүүс байсан. Тэгээд 1894 оноос эхлээд Германы колон болсон юм бэлээ. Эхэндээ. Тэгчид 1-р дайны дараа Герман ялагдаад энэ үед үндэсний лиг байгуулагдаж Германы эзэмшлийн газар нутгийг дэлхийн улсуудад хувааж авахд Рвандагийн газар нутаг Бельгийн мэдэлд очиж исэн. За тэгээд Германы колон байж хата тэд нэр түцичүүдийг өдөрдөгч ангих гэж хараад илүү дээгүр боловсрол олгож байсан юм билээ. Харин хүтүчүүдийг илүү гадуурхаад одоо нийгмийн ядаг ёроолд хоцорсон гэж баг хэлж болж байгаа байхгүй. За колонууд яагаад ингэж энэ хүмүүсийн хооронд нь яс хаяад байна гэх юм бол нэг янзын энэ түци хүтү гэдэг хүмүүс чинь бие биентэйгээ үзэлцээд авах юм бол колонийн эсрэг босож чадахгүй гэсэн бодлого байсан байж магадгүй байгаа. Тийм. Дов жалганы үзлээр тий гарал угсаагаар нь хооронд нь хэрэлдүүлээ байлгаад ах сонирхолтой. Тийм шүү дээ. Одоо энэ Африкт амьдарч байгаа хүмүүс чинь одоо түци хүтү гэсэн овогтож гисэн бие биентэй хэд дахин одоо энэ герман хүнээс л илүү төстэй байгаа ч тийм амьдрал нь илүү ойрхон байгаад байдаг. За тэгээд Бельгийн ноёрхлын үед бол одоо энэ угсаатнаар ялгсан биеийн байцаал тарааж тэгээд түцийн омгийн ахлагчдыг бусдаас нь илүү онцгой гэж үзэжсэн байлаа. За тэгээд 20 дугаар зууны дунд гэхэд Рвандын угсаатны бүтцэн 85% нь Хүтү, 14% нь Түци, тэгээд 1% нь Тува байсан. Тэгээд 1959 онд Хүтүгийн буслаг гараад Түци овгийнхныг олон 10,000-аар нь хядах буюу цөллөгт хөөж явуулсан юм байлаа. Тэгээд 1961 онд Хүтүчүүд засгийн газар байгуулад 1962 онд анх ерөнхийлөгч сонгогдчихсэн. Тэр нь Хүтүчүүдийг чөлөөлөх намын дарга Эгуар Кая Эбанда гэдэг хүн байсан. Ингээд тусгаар тогтносон улс болж исэн. За шинэ засгаас өмнө Түци хүн амын 14%-ийг бүрдүүлдэг байсан мөртлөө сургуулийн сурагчдын 50%-аас илүү байсан юм байлээ.
Тэгэхэд одоо түүцийн илүү цөөнх гэсэн илүү боловсралтай сургуультаа сайн явдаг арай илүү баянж нийлэг хүмүүс нэсэн юм байлаа. Тэгвэл одоо шинэ засаг байгуулагдаад түүцийн хүүхдүүдийн хамгийн ихтэй сургуульд 15%-аас доош байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тийм квотт очиж байгаа. Одоо өмнө чинь 50% байсан. Шууд багасаад 15%-аас дээш та нар суралцаж болохгүй шүү гэж байгаа. Тэгээд түүцүүдийг мөн төрийн албанд орохыг шууд хуулиараа хориглчихж байгаа. Тэгээ энээс нь болоод эдгээр шууд их орноосоо дайжиж эхэлж байгаа юм байлээ. Тэгээ одоо хажуу зэрэлдээ байсан Уганда энэ 26-аа улсуудлага орсон. За тэгээд ингээд одоо энэ хүүтүү уугийнхан чинь нэг янзын түүцийн нэрээ хөөгөө явуулчих штэ. Тэгээд ингэж явсаар 70-аад оны ихээр хүүтүүчүүд дотор хагалж эхэлж байгаа. Өмнө зүгийн хүүтүүчүүд тэгээ хойд зүгийн хүүтүүчүүд гэж хоёр хуваагдаад энэ хоёрын хооронд зөрчил гараад эхэлчихэж байгаа. Тэгэхээр нэг янзын бас л одоо яс үнцэр нь ялгарахгүй бие биенийг одоо газар зүгээр бас ялгараад байгаа байхгүй тийм. Энэ жоохон бие биентэй тулдах дуртай хүмүүс харагдаад байгаа. За тэгээд энэ дэр нэг сонирхолтой зүйл нэг гэх юм бол Рванда улс 26,000 км квадрат байгаа. За энэ чинь одоо Увс аймагаас бараг 3 дахин бага хэмжээнийх. Тийм жижиг улс уу тийм. Тийм маш жижиг улс. Тэгсэн мөртлөө 13 сая хүн амтай. Одоо Монголыг харьцуулахад 3 сая хүн амтай байдаг хэр том улс үлээ тийм. Ийм жижигхэн газар ийм олон хүмүүс байгаа учраас одоо бие биентэйгээ тулалдах нь алалцах нь нэг жоохон тодорхой санагдаад байгаа байхгүй. Ягаад гэвэл хангалттай газар байхгүй учраас одоо энэ малчид тариалж чинь за бие биендээ хуваажсанаас бие биендээ алалцаад газраа авчиа гэсэн төсөл байдалтай амьдарч ирсэн юм шиг байгаа. Тэгээ энэ нь хэнд ашигтай вэ гэхээр гадныхын ашигтай тийм. Гадныхын ашигтай бие биендээ алдчихвэл. За тэгээд Juvenal Habyarimana 1937 онд Рвандагийн хойд нутагт Баян католик айлд төрлөө. Боловсролыг нэг товч дуртахад бол Бельгийн Конгод хутагт Павлын коллежид хүмүүнлэгийн ухаан математикаар сурсан. Тэгээ 21 настайдаа Киншасагийн их сургуульд ангаахаар суралцаж байхдаа хувьсгал гарч ирсэн байгаа даа. За тэгээд хувьсгал гарч ирэнгүүт шууд төлөв нь өөрчлөгдсөн юм билээ. Яаж нэ гэхээр хүүтүүчдийг бүх найрамд улс байгуулах үед эрдэн боловсролоор явсны оронд цэргийн замаар явах юм бол илүү амжилт олно гэсэн дүгнэлт гаргаад тэгээ шууд одоо 1960 онд нийслэл Кигали хотод үндэсний гвардийн офицер бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан. За тэгээд ингээд бараг 1 жил хүрэхгүй хугацаанд Рвандын үндэсний гвардийн отрядын дарга 1963 онд штабын дарга тэгээ 65 онд Батлан хамгаалахын сайд цагдаагийн штабын дарга болж дэвшсэн байгаад байдаг. Тэгээ 1973 онд одоо 35 настайдаа тэр хошууч генерал цолтой болсон байлаа. За Habyarimana бол өөрөө хойд нутгийн хүүтүү. Тэгээд ерөнхийлөгч Кай Банда бол өмнөд нутгийн хүүтүү байгаад байгаа. Тэгэхээр энэ хоёр одоо өөр нутгийн хүмүүс болохоор энэ хоёрын хооронд зөрчил гарах нь бүр ихнээсээ тодорхой байсан байгаад байгаа. Тэгээд 1973 оны 7 дугаар сарын 5-нд Juvenal Habyarimana цус урсгалгүй төрийн эргэлт хийлээ. Тэгээд ерөнхийлөгч Грегор Кай Бандаг түлхэн унаасан байдаг. Кай Банда бол одоо бич базаахгүй болсон 3 жил гэрийн хорионд амьдраад нас барсан. Тэгээд төрийн эргэлтийн шалтгаан нь одоо угсаатны хүчийг хийлгээ зогсох те үндэсний ив нэгдлийг хангах гэж тайлбарсан боловч Habyarimana-гийн хувийн амбиц нь бол энэ дэр ил тод харагдаж байгаа байхгүй те. За хойд урдын хүүтүүнтэй бүгдээрээ нэгтгэе сайхан амьдрья гэж байгаа ч бол зүгээр л өөрөө эрх мэдлийг авах зорилготой хүн байгаа. За тэгээд ингээд Juvenal Habyarimana ерөнхийлөгч, зэвсэгчний ерөнхий командлагч тэгээ Батлан хамгаалах сайд боллоо. Бүр 3 давхар тэлтэй болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ. За тэгээд дарангуулагч хүн гарч ирлээ. Яадаг вэ гэвэл шууд үндсэн хуулийг төдөлзүүлээ. Бүх улс төрийн намыг тарааж зөвхөн өөрийнхөө намыг ганц хүлээн зөвшөөрөгдсөн нам болголоо. Тэгээд одоо зарилгаар үдирддэг цэргийн засгийг тогтоосч байгаа байхгүй юу? 2 жилийн дараа өөрийнхөө хөгжлийн төлөөх үндэсний хувьсгал хөдөлгөөн гэх намыг байгуулж тэр нь одоо улстай хүлээн зөвшөөрөх ганцхан л нам. Бид нэр өмнө маш их олон удаа энийг харж үзлээ. За тэгээд одоо тус намын бүрэлдэхүүн бол нийгмийн бүх төвшөнд нэвтэрсэн байгаад байгаа. Одоо эдгээр өөрсдийнхөө намын тунхагтаа юу гэж бичсэн бэ гэвэл нийгмийг эсийн төвшөнд удирдна гэж бичиж байгаа байхгүй юу? Улсын бүх иргэн энэ намын гишүүн. Хүүхэд төрмөгц шууд намын гишүүн болдог. Одоо төрлөө нэрээ авлаа намынхаа гишүүнлийнхаа картал авдаг болчихж байгаа байхгүй юу? За тэгээд 1978 оны 12 дахь сард болсон нэг сонгуул болж байна. Тэр сонгуульд өөрөө ганцаархнаа нэр дэвшээд 100% ялалт байгуулсан. Мөн 83 88 онд бас л ганцаар нэр дэвшээд 100% ялалт байгуулж байгаа. За тэгээд өөрийнхөө засаг барьж их хугацаанд бол шууд нөгөө өөрийн нутгийн буюу нөгөө хойд зүгийн хүүтүү овгийнхны хүмүүсийг цэрэг
иргэн тэгээ төрийн өндөр албан тушаалд томилчж байгаа. Өөрийнхөө хүмүүсээ одоо довж алганы хүмүүсээ шууд дээр нь гаргаж ирж байна. Өөрийнхөө ухуулагч нараа одоо улаалгагч нараа бэлдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хутуучдаас бүрдсэн нам дотор хойд хутуу гэсэн нэг том хүчрэг фракц гараад ирж байгаа гэсэн үг. Тэгээд одоо үүнээс гадна төрийн албанд ажилтан шалгаруулж авахдаа гарал угсаа тэгээд түүхийг шалгадаг. Намд үнэж байна уу гэдгийг шалгадаг. Тэгээд бүр тэн дээр шалгалт авт юм байлээ. Тэгээд хот тосон болонд иргэд хуралдаж сэжигтэй үг яриа гаргасан үйлдэл дээр нь дандаа хүмүүсийг авч баривчлаад байгаа байхгүй юу. Одоо энийг гарал угсаа түүхийг шалгадаг гэхээр одоо Монголд бас нэг 3 үеийн намтар гэж үйжсэн шүү дээ. Тэр болж байгаа саанд орж ирж исэн. За манай хамтран ажиллагч нэг ирж байлаа. За тэгээ. Таач бүр юм мартал ярьдаг гэсэн юм шүү нэрээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эрүүл амьдралын сонголт, ухаалаг худалдан авалт, H point хамт олон маань ажиллаж байгаа. За ер нь H буюу тэ нэг одоо монголоор бид нар Х үсэг ашигладаг гэдэг чинь тэ H гэдэг энэ үсэг тэгээ point гэдэг цэг эмэн гэдээ бичиж орох юм бол та ер нь бол энэ сайтыг бичиж авчих хэрэгтэй. Хэрвээ сайт ингээд тэмдэглэж авах тэр одоо браузер дээр чи хэцүү байгаа бол тэ шууд аппликейшн татаад авчих. H point loyalty гэж аппликейшн байгаа. H point loyalty. За энэ дотор ер нь юу байд юм бэ гэхээр 11,000 гаруй нэг төрлийн витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн бүх барааг нэг дороос онлайнаар захиалан авах боломжтой. Ийм л том одоо сав гэсэн үг. Тэгэхээр та одоо нөгөө мэдээж ухаалаг утас гэдэг юм уу энэ зүйл чинь хүний амьдралыг бүхэл юмыг одоо амжилтдаг болоод шүү дээ. Тэгэл ялангуяа дэвшилтэд технологиг ашиглаж ийн гэхлээр хүнд яаж хурдтай хүрэх вэ гэж байгаа шүү дээ. Захиа зөөгөөд явуултаа юу эсвэл ингээд яаж явуултаа юу гэж ийснээс таны яг өдөр тутамдаа хажууд аваад явж идэг энэ зүйл дээр чинь таны мэдээллийг чинь өөрийнхөө хэрэгтэй зүйлийг ингээд хүргээд өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөн зүгээр 11,000 гаруй нэр төрлийн витамин гэхээс чинь өөрөө хичнээн тооны юм энэ дотор байгаа гэдгийг ойлгомжтой болчихж байгаа байхгүй. 11,000 гаруй төрлийн гоо сайхан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл мэндийн тоног төхөөрөмж гэхээр одоо хүссэн бүхэл зүйлтэй тэнд байх гэдэг. H point loyalty гэсэн аппликейшнийг ашиглаад худалдан авалт хийх бүртээ худалдан авалт бүрээсээ оноо цуглуулдаг. Тэр оноогоо бас эргүүлээд олон урамшуулдаг хөнгөлөлтөнд зарцуулж болдог. Ийм давуу талуудтай. Нэг өсөндөө та 1000 төгрөг нэг юм авлаа гэхэд та эмийн сангаас 1000 төгрөг юм аваад өнгөрлөө шүү дээ, тий. Та мөнгө өгөөл эмээ авсан болоо. Хэрвээ би H point loyalty-гээс 1000 төгрөг юм авах юм бол надад тухайн тодорхой хэмжээний бонус гэдэг юм уу, тий. Тэр зарцуулах оноо өгөөд байх нь. Тэр оноогоор би эргүүлээд дараа нь нэг витамин авах таа ч юм уу, тий. Эсвэл нэг гоо сайхны юм авах таа ч юм уу ингээд зарцуулаад аваад явж болдог л гэсэн үг байхгүй. Ийм л ингийн. Тэгээд дээрэс нь одоо ямар нэг юм худалдан авалт хийхэд ч юм уу те купон буюу нэг хөнгөлөлтийн эрх байгаа юу гэдэг шүү дээ те тэрэн дээр нь та од мөндөр гэд биччих юм бол танд бас тодорхой хэмжээний тэр гоё урамшууллыг тийм хямдралыг чи үзүүлэх юм байгаа шүү. Од мөндөр гэд латинаар шүү залгуулаа биччихээрэй. За ингээд H point цэг эмэн гэдэг сайтыг манай яг одоо компьютер дээрээс үзэж байгаа хүмүүс тэмдэглэж аваад хандаад үзээрэй. За мөн дээрэс нь H point loyalty гэсэн аппликейшнийг та бүхэн маань гар утсандаа суулгаарай. За ингээм хамтран ажиллаж байгаа эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H point цэг эмээний хамт олондоо баярлалаа. Баярлалаа. За одоо ингээд засгийн газар нь одоо хойд хүйт өмнө хүйт гэдэг хүмүүс нь бие биентэйгээ албан тушаалын төлөө алцаад идэг. Тэгтэл энэ дэр чинь бас түүций туваа гэдэг хүмүүс байдаг. Эдгээр бол одоо бүр энэ ярилцсанд бүр орох ирэхгүй болсон байгаа даа байхгүй бүр ингээд одоо ялгалан гадуурхах систем ялгуурлан гадуурхах системд орцсон байгаа даа. Одоо аль түрүүн сургуульд ороход хамгийн ихтэй 15% код онооцсон байсан бол их сургуульд бүр тэрнээс бага 10% код онооцсон байгаа даа. Тэгээд одоо ердөөсөө ингээд төрийн албан тушаал хаших боломжгүй болчихж байгаа хуулиараа. Тэр одоо хэр чадварлаг хэр ухаантай түүций хүн очоод ажилд орё гэсэн ч оронд нь зүгээр нэг хинтж одоо ямар ч чадваргүй хүүтэй хүнийг ажил авах магадлал дандаа гардаг байсан байгаа даа. За тэгээд Хабриманагийн үед Рванда улс үйлдвэрлэжилт шинжилт хэлж баг байгаагүй гэж хэлж болно. Рвандын гол экспорт бол кофе. Тэгээд Хабримана улс даяар кофений тариаланг төрийн мэдэлд аваад тэгээд кофений өр бордог төрөөс тараадаг. Тэгээд тариалангийн ажилчдыг хөдөө аж ахуйн өргөжилтийн агент гэдэг хүмүүсээр хянуулдаг болж байгаа. Тэгээд кофений мод болгох хориотой. Тэгээд кофений тариалангаа одоо хараа хяналтгүй хайсан хүнийг шууд хуулиараа өндөр шийтгэл авдаг байсан байгаа гэдэг.
За тэгээд кофе бол угаасаа энэ үед маш их үн цэнд хүрж исэн. Гадагшаага экспортоо гаргаж исэн учраас эннийхээ мөнгөөрөө улсаа маш сайн хөгжүүлж чадсандаа бол Хабримана нэг амжилт олсон гэж хэлж болно. Одоо энэ дээр нэмээд одоо Бэлэг хятадын дэмжлэгээр одоо боловсролын салбараас сайжрууллаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй болгож байна. Гэтэл одоо 70 80-аад онд ингээ кофений борлуулалт сайн байсан бол 1980-ад оноос эхлээд дэлхийн маш олон улсууд кофе экспортлоод эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгмэд дэлхийн кофений нийлэлт их болонгууд шууд үнэн нь багасаад эхэлчихэж байна. За тэгэнгүүт эдгээр чи одоо яаж юм гэхээр кофе нь улам багаар зарагдаад байдаг. Тэгсэн мөртлөө энэ тариалан хийж байгаа хүмүүс чинь кофений гарцаа улам их болох хэвээр квот норм биелүүлэх шаардлагатай болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүс нь одоо энэ зүгээр шууд ял болоод очиж байгаа. Нэгэсэндээ одоо 1 тонн одоо кофе экспортлдог байхад те 1 сая $1 олдог байсан бол нөгөөх нь үнэн буурчаар 2 тонн кофе экспортлж ийж 1 сая $1 авдаг болох нь шүү. Тэгэн гут нөгөө нэг урдны 1 сая 1 тонныг одоо үйлдвэрлэдэг байсан тарьж ингэж яадаг байсан улсууд маань 2 дахин ажил хийж ийж нөгөө мөнгөнд өндө хүрэх гэдэг те. Гэтэл нөгөө нэг сав томорхон ирээр гэдэг юм ингээл хүн амын тооноос шалтгаалаад те боловсрол эрүүл мэнд хангамжид юу цалин төр гэдэг ч юм эднэрийнх нь юу багасааг улам ихсээд идэг. Тийм. Гэтэл гац нь одоо 2 дахин нэмэлтээс аргагүй 2 дахин ажил хийхээс аргагүй болж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол тэгж байгаа. Тэгээд одоо энэ чинь кофенийхоос дажгүй мөнгө олоод байна гэдэг бол тэгээ улстай бол дажгүй сайн байж магадгүй. Яг хувь хүнд бол энэ мөнгө нь хитэж очихгүй байхгүй юу. Тэд нэр одоо цалингаа авчин те 2 дахин илүү гарцаа сайжруулсаа ч гэсэн айлхан цалингаа л авна. Энэ ашиг нь хин дээр очиж нэгвэл бас л ялгаагүй ойр хавийнх нь одоо сайдууд ойр хавийнх нь хүүтэн уугийн хариалын хүмүүс нь байгаад байгаа байхгүй юу. За тийм учраас одоо Хабримана яасан бэ гэхээр за нэгэн юмн дээр бид нэр эдийн засаг сурлал болохгүй байна. Тийм учраас одоо жоохон өөр юмнууд руу анхаарч эхлэе гэж хэлсэн бэлээ. Тэгээ 1990 оноос эхлээд одоо юу цайны тариалан тэгээд pair ethereum гэдэг одоо байгалийн гаралтай шавж устгагч тэг хөвөнгийн тариаланд руу анхаарч эхэлж байсан. Тэгтэл эдгээр нь одоо бас л нэг амар хол яваагүй юм бэлээ. Тийм учраас одоо эдийн засаг нь баг багаар дороотч эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд Хабриманагийн засаглалыг тодорхойлсон хамгийн том сорилт бол одоо Түци угсаатны нүүдэл байгаа. Тэгээд энээс гарч ирсэн одоо зэвсэгт иргэний дай бослого гэж хэлж болно. 1959 оноос эхлээд олон зуун мянган Түцичүүд Уганда, Бурунди, Заир, Танзани гэдэг улсууд руу дөрвж гарч исэн. Тэгээд 60-аас 70-аад оноос эхлээд буцаад Рвандын хилээр нэвтэрч зэвсэгт дээрэм хийж байгаа байхгүй юу. Тэгээд 1979 онд Уганда дахь дөрвөгсөд эвлэгдэд нэгдэж Рвандын их Оранж фронтыг байгууллаа. За тэгээд 1986 онд Уганда улсад Ювери Мусевени гэдэг ерөнхийлөгч гарч ирээд шууд их Оранж фронтыг дэмжиж эхэлж байгаа. За тэгээд нэг зүйл сонирхолтой Ювери Мусевени бол одоо хүртэл Угандын ерөнхийлөгчөөр сууж байгаа 81 настай хүн байна. За тэгээд энэнийг судлаад үзэж байгаа байхгүй. Ягаад Уганда улс Кивгэнд энэ шал хамаагүй хүмүүсийг дэмжиж эхэлж байна гэхээр энэ Мусевени бас өөрөө Угандада цэргийн эргэлт хийж гарч ирсэн юм байлээ. Тэгээд тэр цэргийн эргэлт хийж гарч ирсэн цэргүүд нь ихэнх нь Түци хүмүүсээс юм. Би нөгөө манай Одомдөр суугийн одоо нэг хууль эрх зүй гэмтэргийн талаар нэвтрүүлэг өгдөг шүү дээ тий. Тэр нэвтрүүлэг дээр яг энэ Руандагийн бослохын талаар гарч ижсэн байхгүй. Одоо би яг тэр тухайн үеийн нэвтрүүлгийг санчаад одоо таны ярьж байгааг сонсохлоор энэ ер нь нэг ёсондоо юу яагаад байгаа юм бэ шүү дээ тий. Ээлжлэл угсаатны толгойлогч нар гарч ирээд тэг нэгнийгаа ингээд одоо удам угсаа тэр гарлаар нь жалгад авны үзлээрээ дараад байгаа юм биш үү тий. Тэгэхээр одоо энэ гарч ирж байгаа тэр ерөнхийлөгч нь болохоор Түци. Тий. Ер нь Түци хүчийг атгацсан хүн байх нь шүү дээ. Түци нэр хүчийг. Уганда тий. Түци нэр болохоор олон жилийн турш одоо яг энэ өдөртөгчийг байх тий. Хабриама байхад тий. Энийг байхад дарагдчихсэн. Тэр их нөгөө юу одоо уур бохимдлын нэтэр юм тий. Тэрийг хүчиж хараад тэрнийг бариад гараад иж байгаа юм шүү дээ ер нь. Тий. Одоо Уганда хөр сэргэлдээ улсаад нь нэг дарга гарч ирээд шууд одоо Рвандад цэргүүд оруулж эхэлж байгаа байхгүй юу. Тий. Тэгээд 1990 оны 10 сарын 1-нд их Оранж фронт Рвандын хилээр нэвтрээд иргэний дай
мэдэгдлээ. За их оронч фронтын эхэндээ дөрвөсдийг их оронд нь буцаан авах тий угсаатны бодлоготой реформ хийх шаардлага тавьж байгаа байхгүй юу? Энд ч одоо шударга штэ. Бид нар чинь энэ улсын иргэдүүд байна тий. Олон 100 жил амьдралаа бид нар буцаад улсдаа орё. Гэтэл хариуд нь тэднийг юу гэж хэлсэн бэ гэвэл та нар бол жом гэж хэлж байгаа байхгүй юу? Одоо тэр яг өөртөө хэлээрээ та нар бол жом энэ улсдаа эзэж ирэх баг ирэх байхгүй гэж хэлчихэж байгаа байхгүй юу? За тэгээд 1991 оноос эхлээд нүүб иргэний дайныг зогсоох арга хэмжээ авч инхийг сахиулах цэрэг оруулж эхэлсэн. Энэ данч нэмэргүй байгаад байсан. Яагаад гэвэл одоо энэ нүүбийн цэргүүд яг энэ дайныг зогсоох эрх мэдэл нь бол байгаагүй. Тэмцээн нь очоод яг дайн тулганд нь бол оролцохгүй зүгээр ажиглагчд гэж сууж исэн байлээ. За тэгээд энэ иргэний дайны үеэр Түцичүүд хойд нутгийг бэхэлд хийж тэгээ Хүтүүчүүд төв болгон өмнөд нутгийг эзэлж илаа. Тэгээд засгийн газарч тэр их орон фронч ялгаагүй харгас аллах үлдэж байсан болохоор одоо олон улсын тавцан дээр хоёулаа нэр хүнд маш муу болж исэн. За тэгээд 90-ад оны гадны дарамт шахалтын нөлөөгөөр Хабаримана зарим нэг хязгаарлалтыг суллаад реформ хийж эхэлсэн. Тэгээ 1991 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж олон намыг хүлээн зөвшөөрөхөөр социал-демократ нам, либерал нам, ардын арчилсан хөдөлгөөн зэрэг намууд бий болж байгаа. Данч одоо энэ одоо яг үр дүнтэй бол байгаагүй. Ягаад гэвэл бүх эрх мэдэл нь угаасаа хөгжлийн төлөөх үндэсний хувьсгалт хөдөлгөөн нам дээр хэвээр байгаад байгаа байхгүй юу? Бүх үйл ажиллагаа тэдний зөвшөөрлөөр явагддаг. Тэгээ төрийн бүх албан тушаал тэр намын хүмүүс нь хэвээрэл байгаад байгаа. Тэгэхээр одоо ингээд цаасан дээрээ гоё өөрчлөгдөж байгаа мэт харагдаж байгаа боловч яг албан ёсны өөрчлөлтүүд бол гараа гарч эхлэегүй байна. Гэхдээ 1993 оны 8 дугаар сарын 4-нд Африкийн холбоо тэгээд Танзаны Аруш хотод энхийн хилэлцээр зохион байгуулагдаж байна. За энэ хилэлцээний хүрээнд өргөн сүрт шилжилтийн засгийн газрыг байгуулж Түци Хүтү албан тушаалуудыг хуван эзэмших шаардлага тавьж байна. За тэгэхээр үндсэндээ ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумаад олон намын тогтолцоо бий болгоо. Тэ зөвхөн Хүтү биш. Одоо Түци бид нар бүгднийг хамгаалаач гэдэг шаардлага тавьж байгаа байхгүй юу? Тэгээд зэвсэгт хүчний 60% нь Хүтү, 40% нь Түци болох ёстой байгаад байгаа. Тэгээд ерөнхийлөгч Хабаримана сөрөглөгч талуудын төлөөлөгчтэй хамтраад энэ дээр гарын үсэг зурлаа. Гэвч энэ нь Руандад буцаж очоод асар их эсэргүүцэл тулгарч байгаа байхгүй юу? Ягаад гэвэл Хүтигийн талын хатуу баримтлагчид нь одоо шууд тий цөөхөн хитгэн Түцид хитрхи болт хийгээд штэ тий Руандагийн тусгаар тогтнолыг бодлоо. Руандагийн тусгаар тогтнолыг дордуулаад штэ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэнгүүт эдгээр одоо шинэ сайдуудыг тангарах ёслоос нь өмнө шууд барьцлж байгаа. Тэгэл одоо нэг янзын энэ Хүтү засаг дотор ч хит Хүтү, зөөлөн Хүтү гэдээ хоёр хуваагддаг байхгүй юу? Зөөлөн Хүтү нь энэ Түцгийг дэмждээд хит Хүтү гэдэг нь зөвхөн Хүтү гэдэг юм бариад өгдөө. Тэгтэл одоо энийг Хабаримана сонсчоод шууд шииргэнэд эргэд Хүтүгийн талдаа ороод энэ 10 шагин гэрээг зөвөр л одоо хаягдал цаас те тэд нар бол жом гэсэн илтгэл тавьсан юм байлээ. За тэгээд 10 шагийн гэрээнээс хойш 1 жилийн хугацаанд олон намын тогтолцоотой хэдийгээр хуулинд байгаа боловч албан тушаалууд угаасаа л нөгөө Хүтү овгийнхондоо байгаад байгаа. Тэгээд одоо энэ нэг янзын гидсээ хүлэлцэн Хүтү Түцийн өс хонцон өдөө арилшихгүй байгаад байгаа байхгүй юу? За хоёр дахь ивент итгэж ярьж байгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids. За Linus Smith компани хамт олон маань оролцож байгаа юм бол. Тэгээд Linus Smith компани хамт олон маань амин дэмээр баялаг өвөл гэсэн урайн дор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери эрд зүйцийг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн Bikutan хүүхдийн витаминыг санал болгож байна гэж. За ер нь бол сая өнгөрсөн 7 хоногт гэхэд л манай охины төсөөдөр боллоо. Тэгээд ах дүүс юм аа, найз нөхдийн маань хүүхдүүд нь найзууд ирлээ л дээ. Тэгээ манай охины чи ингээд нөгөө нэг найзууд нь энд тэндээс ингээд цуглаад ингэн гутал одоо чинь 6 7 настай хүүхдүүд л байна шүү дээ. Ингээл манай гэрт нэг хэдхэн цагт төр нэг 15 6 хүүхд цугласан. Тэгтээ тэр дунд шүү дээ, харж хахад ихэнх нь нусног очсон байна. Яг л одоо энэ үе байхгүй. Хэдүүлээ нөгөө нэг хүүхдүүд сургууль хичээлд ороод ингээ байж байгаад нэг ханайд үрдэг те нэг нэгнээс ингээ халдварлалдаг. Одоо тэгээд мэдээж энэ ханайд том уу гэдэг юмыг хэдүүлээ шинжлэх ухаанчаар л харах хэрэгтэй те. Хизээч өлөн шээс өгөө дарагддгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд
ингээд сургуультай ингэж орж байгаа нөгөө хэд чинь ингээ хэсэг ингэж нэг нэгнээсээ вирус дамждаг юм яа ингэж байгаа дархлаанууд нь тогтно. Тэгж жагаад нэг давалгаалаад хүүтэн мөт оронгууд хин нэгнийх нь аав ээж юм нэг хүүхдтэй ханаач ирээд ирдэг. Нөгөө хүүхд нь анги дээр ирдэг. Ангийнхан бүгдээрээ яадаг тий. Сая чи 11 сарын сүүл мөл гэхэд чинь юу вэ? Нэг ангиас чинь 6 7 хүүхд өвчтөй. Байнгын. Энэ юу хэлээд байна гэхээр энэ хүүхдийн дархлаанууд их муу байгаа. Хүүхдүүдийн дархлаанууд. Гэтэл дархлаа гэдгийг бид нар өнөөдөр ойлгохдоо уулна. Тэр хүний бие рүү орж ирж байгаа гадны биетийг те эсэргүүцэх одоо тийм өөрийн гэсэн хамгаалт нь ага ойлгочмоор байгаа. Гэтэл тэр хамгаалтууд нь хүүхдэд тань бүрэн биш байгаагаас болоод бусдын хүүхдээс илүү хурдан өвдөх ч юм уу, илүү хүн дээр өвдөх ч юм уу тохиолдлууд байгаад байдаг. Хэдүүлээ зүгээр нөгөө нэг хоол унд хийж өгөөд ч юм уу те эсвэл сайхан шөлтөө хоол хийгээд өгөхөд ахлаан дэмжих юм шиг ойлгож бас болохгүй л те. Хүний бид чинь өөрөө хичнээн төрлийн эрдэс бодис амин дэм агуулгадаг гэдэг үлээ. Тэр тоонууд нь дутуу байгаад байгаа учраас л хүүхэд ханаадыг юм уу эсвэл одоо энэ одоо юу гэдгийг те олон төрлийн өвчлөлүүдийг ингэж хүрээд байгаа. Тэгэхээр ерөөсөө л урьдчилан сэргийлэх. Тэр хүүхдүүд байнгын дархлаатай амин дэмээр баялаг байлгах. Тэгээ энийг бид нар зөвхөн хоол тэжүүлээс гүйцэж өгч чадахгүй байгаа учраас ийм нэмэлт бүтээгдэхүүний хүүхдүүдэд санал болгодог юм аа. Энэ бол нөгөө нэг эмийн төрлийн зүйл биш. Эм гэдэг бол тусдаа. Тэр бол өвчин гэмчлэх ёстой юм уу? Тэр вирусд зориулагдаад ингээд эсрэг талд нь яах ёстой. Тэр вирусыг орж ирэхээс өмнө хамгаалж өөрийгөө хамгаалах зүйл маань бол дархлаа. Тэгэхээр амин дэмээр баялаг өвөл гэж байгаа маань цааталтаа таны хүүхдийн дархлааг дэмжих гэдэг. Тэ олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери эрдэс бодисоор нь хүүхдийг тань бүрэн бүтэн байлгах гэдэг юм шүү. Тэгэхээр хэдүүлээ зүгээр бодоод үзье л да. Нэг амин дэмийг за нэг 30 мянга 40 мянга ч юм уу те. За болий 100 мянга төгрөг байсан ч яах вэ? Ер нь бодоод үзэх 100 мянга төгрөг. Гэтэл гадуур түүнтэй адилхан 100 мянга төгрөгөөр бид нар одоо нэг тор хүнс аваад ч юм уу те. Эсвэл 100 мянга төгрөгнөөс үнэтэй маш олон төрлийн томчууд бидний хэрэгэлдэг зүйлс байгаа шүү. Тэрэнд зарцуулах зүйлээ уул нь хүүхдүүдтэй зарцуулаад энийг ерөөсөө нөгөө нэг юм гин нэг удаад аваад өчтдөг зүйл биш. Энэ тогтмол байнгын хүүхэдтэй нь байнгын хэрэгэлдэг зүйл нь байгаад байнгын урьдчилан сэргийлдэг ийм зүйл нэ гэдэг бол амьдралынхаа хэм маягт оруулжвал зүгээр юм байгаа шүү. За тэгээд энэ дөрвөн төрлийн бикутан хүүхдийн витаминийг манай энэ Lenus Med компани хамтуулан маань авчирсан. За тэгээд амин дэмээр баялаг өвөл гэдэг уриантаар хүүхд багчуудаа зориулан хүргэж байгаа маа. Тэгэхээр ээж аав нар маань та бүхэн яаж авах юм гэхээр Health Point гэдэг эмийн сан байгаа. Health Point гэдэг те. За энэ эмийн сангуудын бүх салбараар болон бас нэмээд бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Бикутан гэдэг. Бикутан гэдэг те. За тэгээ бас би хэлээд л байгаа. Энэ витаминийг ер нь яагаад байгууллагууд ажилтнуудынхаа үр хүүхдэд үнэхээр анхаармаар байгаа бол тэр чихэр шоколад ундаа бох чихэр орсон бэлгнээс илүү ийм зүйлийг ягаад санал болгож болдгоо юм бэ? Тэгэхээр олон тоогоор нь юм уу эсвэл ингээд хамтраад авах ч юм уу те эсвэл нэг юм урамшилт хөтөлбөр шинэ жилийн юм зарлж байгаа усуд байх юм бол байгууллагынхаа хүүхдүүдэд нь байгууллагынхаа хамт олонны хүүхдүүдэд нь энэ Bikutan Kids гэдэг энэ витаминийг өгөх юм бол ээж аваас нь илүү бүр ингэж халамжилж байгаа зүйл шүү. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг нь 81 3 51 91 99 34 97 17 гэсэн дугаараас аваарай. За тэгээ бүх эмийн сангуудаар Bikutan Kids бас худалдаалагдж байгаа гэдгийг дуулгая. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд 1994 оны 4-р сарын 6-нд ерөнхийлөгч Juvenal Habyarimana-гийн сууж явсан онгоц Танзанид болсон энхийн хилцээрээс буцаж явж байхдаа онгоц нийслэл Кигалийн хотын нисэх буудалд газардахаар ирж байхад нь агаараас эсэргүүцэгч пуужингаар бууджээ. За тэгээд ингэж Juvenal Habyarimana бол нас орсон. Тэгээд энэ онгоцонд Habyarimana-гаас гадна хөрс зэрэгэлдээ Бүрүнди улсын хөтөө угсаатан ерөнхийлөгч Cyprien Ntaryamira гэдэг хүн халгад амиа алдчихсан. За тэгээд эндээс бол одоо энэ Рвандын хядлага үйлдэл эхэлсэн гэж бол хэлт юм байлаа. Энийг үйлс нь одоо ч тодорхой биш байгаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл одоо Хүтү Түци хоёрч бие бинийгээ дандаа буруутгаад байгаа. Хүтү үзэлтнүүд их оронч фронтын босгочдыг буруутгаж байгаа байхгүй тий. Хүтү ерөнхийлөгчийг алчлаа. Оронд нь хариуд нь энэ Түцинэр за та нар одоо энэ биднийг яг эрх мэдэл авах гэдсэн чинь энэ ерөнхийлөгч өөртөө ботчлаа тий. Биднийг ингэж буруу дайсан болгож гаргах гэдэг штэ гэж дандаа бие бинтэйгээ хэрүүлээгээд идэв. Тэгэхээр одоо ч гэсэн энэ бол тодорхойгүй байдаг. Тэгээ алгаас хойш хэдхэн цагийн дотор цэргийн албан тушаалтнууд сайдууд нийлж хагаад засгийн эрхийг гартаа авлаа. Тэгээд тэдний ихэнх нь одоо бол энэ 10 шагийн гэрээг эсэргүүцсэгчд байгаад байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр
тэд нэр төр засгийн газар байгуулад их мэдл хуваах тохиргоог шууд цуцалчиж байгаа. Шууд эсэргүүцээ. За энэ 10 шиг ингэрээ бол шууд худлаа юм байна гэж байгаа. Тэгээ шууд маргааш нь зөөлөн Хүйтүү фракцийн тэргүүлэгч ерөнхий сайд Агата Өвлөнгийн Иманагийн гэрийг бүсэллээ. За энэ ерөнхий сайд нь бол одоо өөрөө түүцийн эмэгтэй хүн байсан. Тэгээ шууд гэрхэн гадаа цэргүүд ороод ирж байгаа байхгүй юу. За тэгээд энэ эмэгтэй хүний гэрийг бол Нүбийн инхэн сахиулагч нар хамгаалж ирсэн юм байлээ. Тэгсэн чинь тэд нар одоо тоогоор хэд цөөхөн болохоор за бид нар бууж өгөө те зэвсэхээ газар ингээд тавиад за хэдүүлээ ярилцъя гэсэн чинь одоо нөгөө хэд үзэлтнүүд нь шууд буудаад хорооцсон энэ Нүбийн цэргүүдийг. Тэгээд энэ инхэн сахиулагч нь гол нь одоо ихэнх нь Бельгийн цэргүүд байсан байгаа тоххой. Тэгээд энэ явдлын дараа шууд Бельгийн засгийн газар бүх инхийн сахиулагчтай Рвандагаас гаргаж байгаа. Тэгээд тэдний хамгаалтанд байсан олон мянган хүн цөм халагдсан байдаг. Тэгэд хэд үзэлтний цэрэг инхийн сахиулагчдын амийг хөнөөснийхаа дараа ерөнхий сайдыг нөхөрт нь олон удаа будаж хороосон билээ. Тэгэд эндээс Түүцийн угсаатан болон зөөлөн Хүйтийн үзэлнүүдийн устгах их хядлага эхэлж байна. Тэгээд 100 хоногийн дотор нэг Хүйтүү Түүцчдийн хооронд өрнсөн иргэний дайнд улсын хэмжээгээр 1 сая иргэн амиа алдсан. Тэгэхээр 100 хоногийн дотор 1 сая гэдэг нь ийм нэртэй шүү. Тэгээ 1 сая хүн гэдэг бол одоо тухайн Рвандын хүн амын 7-ны 1 байгаа байхгүй юу. Тэ одоо Монголын 3-ны 1 болчихж штэ. Харин тий. 100 хоногийн дотор эдгээр одоо ямар хүмүүс ийм амар зүйлүүдийг үлдэж байна гэхээр иргэдэн зөвхөн цэргүүд юм биш байгаа байхгүй юу. Одоо хөрш би бинийгээ одоо би Хүйтүү чи Түүций болоод чамаг зүгээр шууд ингээл алчиж байгаа гэсэн үг. Энэ нөгөө өөрийнх нь хөрсөн амир юм л та. Угаасаа нөгөө хэдэн зуун жил яг одоо хэдэн зуун жилүүд хэдэн 10 жил ч үгүй тийм яг дотор нь ингээ хуваацсан. Тэгээ тусдаа гэдээ ойлголцсон. Энэ нэг уул нь улс те нэг Руанда гэдэг ч юм уу ийм юм байхгүй. Дотор нь ингээд нөгөө үндэстэнд гарал угсаагаар нь хуваагаал тэгэл хоорондын болж байгаа бүх юмыг тэрнтэйгээ холбоотой гэл ингээл яваадсан. Тэгж гал бүр яг нөгөө нэг юм гал асахад бэлэн болцсон байгаа юмн тэр ерхийлэгч нь алгадангууд л тэрийг нөхдүүд яаж ашиглах вэ гэхээр те нэг бол нөгөө тал нь те түүцэдүүд алсан гэдэг юм бол тэр олон мянган хүмүүсийн те ийш хуудуучуудын бүгдээр ийшээ дайрах хэрэгтэй болно. А нөгөө талдаа нөгөө түүцсийн жүнүүд нь те уул нь бол хоргоогүй байж болно шүү дээ. Тэгсэн хэрнээсээ үгүйсгэх арга байхгүй зосоо арга байхгүй болчихж байгаа. Тэгээ эн чинь бүр нөгөө шууд хүн гэрээсээ гараад хажуу талд нь түүцийн амьддаг юм мэддэг. Түүцийн овгийн хүн гэдэг юм уу тийм угсааны хүн амьддаг гэдэг юм мэддэг. Гараал шууд хажуу хайл руугаа ороод хажуу хайлынхаа дээр ихнэр хүүхэд нөхөр юу гэдэг бүгднийг нь алдаг. Годмонд ерөөсөө ингээд таарад биеийн базилд үзүүл гэдэг юм уу те. Шууд гаргаж ирээд одоо чи ямар овгийнх уу гэдэг их нь биш үү те. Тийм бол одоо би чил боржгон гэдэг юм бол нөгөө хэд маа шууд нөгөө боржгонуудыг устгаараа гэдэг шиг ингээд шууд дайрчих واخхой. Яг л тэрнтэй л адилхан гэсэн үг. Тэгэл годмонд ерөөсөө шалгаал алаал ингээл үн чи бүр юу зах замбраагүй юм болт юм аим шиг. Тэгээ энэ дэр чи одоо хамгийн амар нь чи одоо ямар хүн бэ гэж асуух шаардлагагүй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл засгийн газар одоо иргэний бүртгэл бүгдээрээ байгаад байгаа шүү дээ тийм. Энийг шууд өөрсдийнхөө засгийн газрын радиогоор цацаад эхэлж байгаа. Одоо нэг хүн гэртээ байж ла радиогоо асаалаа одоо од мөндөр суугийг сонсохын оронд шууд энэ станцээр тавилаа тэгэнгүүт за энэ хорооллын энэ хүн түүцэн юм бэ шүү гингүүт өөч манай хөршөө шүү дээ. Засгийн газар захиалж алуулаад шууд захиалж алуулж байгаа. Энэ чинь засгийн газрын өөрсдийнх нь радиогоор тэгээ тэр радиогоор дандаа энэ жомнууд тийм энэ новшин түүцээс болж байгаа. Тэгэл одоо энэ хүйтэн нар чинь бүгдээрээ гэрте байгаа машин диселмэ байрнаас одоо мун гарбуу хутга шөөг юу байгаагаас шууд очил хөршүүдээ алчиж байгаа. Олон жил найзлсан хөрш байна. Олон жил одоо хамт явсан ажилласан хүмүүс байна. Шууд хамаагүй алчиж байна. Тэгэд нэг хүйтэн малчингаас асууж байгаа байхгүй. Яагаад ингэж алж чадчихна гэсэн чинь мэдгүй баг тий. Миний ойр хавьдсан бүх хүмүүс л ингэж алаад ахна би бас цуг алаад эхэлж байгаа шүү дээ гэж хэлж байгаа байхгүй. Иргэдэн шүү дээ тий. Иргэдэн. Одоо энэ цэрэг байна уу? За тэр ч цэргүүд ч одоо даалгавар тавьж байгаа. Гэхдээ энэ иргэдэн шууд ингэ сэлмээ авал за алхад бэлэн байна гэхэд шоконд орж шүү дээ. За тэгээд тухайд Рвандад туслах Нүбийн даалгаврын командлагчаар Ромео Дейлер гэдэг хүн ажиллаж байсан. Тэгээд тэр аллах хядлагыг эхлэхээс өмнө Нүбд удаа дараалан анхааруулж байгаа байхгүй юу тий. Даанч Нүб энэ анхаарлыг ердөөсөө хүлээж аваагүй, хүлээн зөвшөөрөөгүй. Оронд нь зүгээр инхийн сахиулагчтай татаж гаргаадсан. За энэ Рвандагаас гаргая. Энэ иргэний дайнал юм чи одоо биднэрт бол баг хамаагүй штэ гэд хэлээд байгаа байхгүй юу. Тэгэд Дейлер Нүбэс ирсэн тушаалыг зөрчин байж 270 цэрэг авч
үлдсэн тухайгаа өөрийнхөө намтартаа бичсэн байт юм билээ. Тэгээд 2500 цэрэгтэй байсан инхийн сахиулах хүчнээс 270 цэрэг үлдсэн. Тэгээд тэд 32 мянган хүний амийг аварсан байдаг. Тэгээд дийлэр энэ явдлаас хойш одоо цочрлын дараах стрессийн хам шинжтэй болж хэд удаа өөрийнхөө амийг хорлох гэж оролцсон байдаг. Тэгээд тэр намтартаа юу гэжсэн бэ гэвэл Рвандад дах инхийг сахиулах үйл ажиллагаа нүүбийн хувьд стратегийн ач холбогдолгүй байсан учраас ойшоож үзээгүй гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ дэр яг яагаад нэр нүүб ингээд энэ үед те тусалцаа үзүүлсэн юм бэ? 94 онд. 94 он цаа. Тийм. Ягаад энд 100 хоног шүү дээ. 3 сар. Ягаад энд туслахгүй байна, оролцохгүй байна гэж бодоод үзэхэр нэг янзын нүүб ч одоо нэг 5 том улсаас яг их мэдлэлтэй байгаа. Орос, Хятад, Франц, Англи, Америк гэж байгаа байхгүй юу. Энэ 5 улсын аль нь ч одоо энэ Рванда гэдэг улсад холбоотой баг байгаагүй байгаа тий. Амин суд сулсан экспортлдог бүтээгдэхүүн авдаг ч гэдэг юм уу тий. Байгалийн баялаг эднэр нь ач холбогдол байхгүй болчиход байна тий. Ач холбогдол байхгүй учраас за энэ ч одоо 90-ийн дайн та нар одоо өөрсдөө аргалч нэзтэйгээ хаяад явчихж байгаа. Тэгтэл бидний 90-ийн дайн гэдэг юм мас хядлага болоод шүү дээ. Тийм учраас одоо энэ нь бол миний харж байгаа нүүбийн хамгийн том алдаа тий. Энэ дээр одоо нүүб ажилласан бол энэ 1 сая хүн хэд дахин бага байх гэсэн ч мэдгүй. Зураг хөргөмөр үнэхээр амар бас тий. Нүд талдрам шүү. Бас гаргаж болдгоо зургууд байна тэр гэж бас байгаа. Тэгээ тэдэрийг харж бахаар амар. Юу гэсэн үг вэ ингээд. Одоо урд урдын цус 50 агуулгачлаа бид нар тий ярьж байхад ч юм. Одоо нэг удирдагч нь гарч ирээд ч юм. Тэр дарангуулагч чинь гарч ирээд за цэргийн эрхээ авлаа тий. Тэгээд тэр улсынхаа экспортлдог тэр ганц баялаг болоод байгаа тэр нэг салбарыгаа өөр юм болгоод авлаа. Тэрэн дээр нь хэрвээ нөгөө технологи нэвтрүүлээд байгаа гадныхан баах юм бол ард иргэдээ юу гэдэг вөхөр тий. Газартаа эзэн тийм ч үү те газартаа иргэн байх хэрэгтэй улсын эзэн бол чи гэсээр хагаад нөгөө хэдийг хүчээр хөөлгөж гаргаад ингээ гаргалаа тэгэн бодлоо төр давж байгаа маягаар те төр аавна гэдэг чинь одоо чи өөртөө авж байгаа гэсэн үг гэж ойлгуулаад төрд өөрөө авдаг те тэгэл ажилтнууд бэлтгэдэг шүү дээ нөгөө багш оюутан юу гэдэг бүгднгийн тэр эрдэнэ шишийн талбай дээр ажиллаулаад те чихний шинэ талбай дээр ажиллаулаад ингээл ерөөс яг ялгаа байхгүй кофен дээр гарч байгаа зэднийх те кофе нь ингээ үнэн нунчингууд кофега үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд тэгэл дахиад хүмүүсийг нэмэх хэрэгтэй болно те тэгэд тэгж жагаад эцсийн эцэст нь те бүр болохгүй болонгууд л одоо нэг юм тохно гэдэг шиг те хамаг буруугаа түүцээ шашиж ингэжсэн шүү түүцсийнүүдэр чинь гайгаас болж өнөөдөр баг энэ улс юм байгаа гэдэг нөгөө бас нэг мунхрал энэ тэр юм байгаа л да ард иргэдэд нь тэгэл тэрэн дээр нь дөрүүлэл тавихад тэр өдөртгснэр бол тий өөстөө хөдлөх шаардлагагүйгээр тэнд иргэд нь иргэнийгээ алж шүү дээ. Амар шүү энэ ирэг бол үнэхээр амар хэрэг. За тэгээд 1994 оны 7 сар гэхэд их оронч фронт арай зэвсэг тэгээд цэргийн бэлтгэлээрээ илүү байсан учраас засгийн газрын армийг ялаад нийслэл Киgali хотыг эзэлж авлаа. За эдгээр бол бас нэг янзын энэ одоо 7 сараас хойш хэдэн сард бол ялгааг өөршөөгөө авчлаа юм байлээ. Одоо түүцэж нэр чинь бас хөт өгөнд алж хатаад эхэлж байгаа байхгүй юу. Гэтэ арай 1 сая бол хүрээгүй. Гэтэ яг аль биесийн топ байдаг юм байлээ. Гэтэ бараг 30 мянга хавцаа гэсэн тооцоолол байдаг. Харин тийм ээ яаж яагаад энэ афак руу ч энэ нэг омог нэтэрэ те гарал марал айгүй их чухал тооцогддог юм шиг байна те тэр овгийн бүсгүүдээ суун эсвэл энэ овгийн ирчүүд тийм гэдэг ингэсэн бүр тэгдэг. За тэгээд шин засгийн газрын ерөнхийлөгчөөр Пастер Бүзэн Мөнгө хэмээх хөтө хүн тэгээд дэд ерөнхийлөгчөөр Пол Кагаме хэмээх түүцийн хүн тавилогдлоо. Тэгээд Рвандын түүхэнд бол Жувенал Хабриманаг угсаатны бодлого дарангуй тогтолцоогоор их хядлагын эхийг тавьсан хүн хэмээн сөргөөр дурсдаг. Тэгээ хядлагын дараа бий болсон их оронч фронтын засгийн газар Хабриманагийн намыг тараасан. Тэгээ геноцидын үзэл хандлага хэд туйлших үзлийг хуулиар хориглож байгаа. Гэвч улс төр одоо нийгэм эдийн засаг төлөрсөн хэлбэртэй хэвээр байгаад байгаа байхгүй юу. Нөгөө дэд ерөнхийлөгч асан Кагаме дараагийн сонгуулиар ерөнхийлөгч болсон бөгөөд их мэдэл асар их хэвээр байгаад байдаг тий. Төлөрсөн эрх мэдэл нь ялгаагүй байгаад байдаг. Тэгээд энэ хүн одоо хүртэл ерөнхийлөгч сууж байгаа. За Хабриманагаас хойш Рванда улс нийгэм эдийн засгийн хөгжлийн хувьд бол хамгийн хурдтай сэргсэн улсуудын нэг гэж хэлж болно. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөр одоо жил бүр 6-аас 8% тавьд юм байлээ. Зам, цахилгаан, интернетийн хүртээмж эрс сайжирч байна. Тэг Кигали хот бол одоо Африкийн хамгийн цэвэрхэн, хамгийн аюулгүй хот гэж нэрлэгддэг юм байлээ. Тэгэхээр одоо энэ Рванда гэдэг улс бол энэ аимшигын дараа бас нэг ялгааг дэжгүй сайжирч шүү гэдэг нэг сайн мэдээлэл байна да. Хагасаа Рвандаг харахаар айгүй сонирн байгаад байт юм аа. Одоо энэ түүхүүд нь ч гэсэн маш ойлгомжтой болж байна. Тэгээд дээрэс нь чинь
Африкийн төвд гэдэг юм уу те баг зүүн хэсэгт байгаа шүү дээ. Зүүн хэсэгт баг байна уу? Уршаа байгаа шүү дээ бүр. Тэгсэн хэрнээсээ эн чинь юу шашин юу гэлээ? Юу байлаа. Тий. Одоо муслимын шашинтай байдаг. Муслимын шашинтай байсан. Тэгээд давхар одоо загалмаатны шашин тий. Бас ийм шашинтай байдаг. Африкт байгаа улс шүү дээ тий. Тэгсэрнээсээ одоо хэрвээ яг нэг хоёулын өмнөх дугаарууд гарч ирсэн ч гэх тий. Хэрвээ Европын нэг одоо хүчирхэг гэдэг юм уу те тэр оронд тэр улсаас авах хэрэгцээ байсан бол колоничлоо тэгээд бас л тийм байгалийн баялаг ихтэйсэн бол энэ бас л өөр тий байхсан юм шиг санагдаад байгаа. За болсон уу? За тэгээд энэ дэр би бас одоо яг бодол байна л да тий. Одоо хөрш хүмүүс ингэж би нэг яаж алж чадж байна гэхээр нэгт одоо нөгөө колони үед байхад нь нөгөө түүцийн нэрийг ингээ өөдөн татчихсан хөтөнд нь ингээд үзий ядаад эхэлж байгаа. Тэгтэл колон энэ бол шууд бодлогоор хийж байгаа шүү дээ. Яг түүцийн хүд гэдэг хүмүүс нь ялгаа нь юу вэ гэхээр бараг л байдаг юм байлээ. Нэг хамарных нь хэлбэр жилвэн жижигхэн л ялгаатай байдаг гэж байгаа байхгүй. Тэнгүүд түүцийн нэрийг нь шууд за та нар одоо бараг шууд Африкийн өөр хэсгээс ирсэн та нар энэ хүд төвчдөөс илүү ухаалаг, илүү мундаг хүмүүс гээд голд нь ясаа тавьчихж байгаа. Хоёрт энэ улс чимшд амар жижиггүй учраас зай талбай байхгүй учраас би бинтэйгээ аалцахад маш бэлэн байсан юм санагдаад байна шүү дээ. Одоо тариалан мал идрээ гаргахын тулд зай талбай хэрэгтэй байна. Тэгтэл 13 сая хүн ийм жижигхэн газар яаж байж чадах вэ? Харин монголчин сайхан том байдаг тий. Одоо баг олон хоног хүнтэй уулзахгүй байж хата нэг хүн гарч ирэх юм бол чи ямар хүсатна гэж асуух байхгүй. Ороод ир тий. Маа нэг аяг цай яваа гэж би бинээ хайрладаг хүмүүс байгаа байхгүй. Тэгтэл Раванда тийм байхгүй. Гуравт энэ чинь бас одоо нөгөө хил дагуу дээрм хийжсэн одоо нөгөө түүцийн нэр шиг орж ирээд нэг 90-ний дан эхлүүлчихэж байгаа шүү дээ. Тэрнээс нь болоод одоо хүмүүс нэг жоохон бас ууртай байлгад бэлэн байсан юм санагдаад байгаа. Ийм гурван үдлээс болоод би бас яг энэ аим шиг хядлага ингэж амархан эхэлж байна гэж дүгнсэн. Энийг зүгээр нэг жишээтэй холбоход байна шүү дээ. Ийм сав байна шүү дээ тий. Савн дотор улаан шоргоолт, хар шоргоолт хоёрыг хамтд нь ингээ зүгээр зөөлөн хийгээ тавьчих юм бол савн дотор ингээ зүгээр байгаа л хэдэг. Савыг аваад сэгсрээд 50 гут хоорондоо алцдаг. Тэгэхээр тэ савыг сэгсэрсэн л байна л да. Харин тий. Тэгээ хоорондоо алцаад байгаа шүү дээ. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт өрөөтэй H Point цэгийн хамт олон маань ажиллаа. За мөн дээрээс нь чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids буюу Linus Media хамт олон маань оролцлоо. За өнөөдрийн нэвтрүүлгийг бид бүхэнд бэлтгэн хүргэсэн онондоо маш их баярлалаа. За тэгээ дараагийн дугаар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондэр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондэр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.